Утас бол хамгийн анхны шатны одоо эхний одоо шат гэх юм уу? Одоо ингээд амьдралд ингээд инээдтэй санагдсан шүү дээ. Тэнгүүд тэр болгоныгаа ингээд ганц лайнуудаар санагдан те. Ганц хоёр сэдвүүдээр ч юм. Тэнгүүд бүгдийг ингээд юу болгож чинь ингээд нөөц дээр ингэж бичнэ. Тэр бол хамгийн ихний дүрм. Хүн нөгөө ингээд инээдтэй юм чинь дараа санаж штэ гэж бод хизээч сандгүй мартчихдаг. Дараа нь ингээд би юу очлаа амар юу ямар тэнийг ингэж боддог. Тэнгүүд эхлээд ингээд бичнэ. Амар олон юмнууд ингээд бичээл ангууд сүулдэ ингээд өдөрт 30 минут судах заалж. Бичингүүд тэр юмнуудаа ингэж одоо сортлдог юм. Энэ лайн энэ сэдв рүү энэ лайнтай хамтдаа ингэж орж болох юм байна. Ингээд сортлоод ингээд явцдаг. Хооронд нь холбоо сортолж юм тий. Тийм, энэ бол ялгачна гэсэн үг. Энэ юмны талаар бот одоо чинь машины талаар инээдтэй юм бодсон байл гээд машинтай бүх машинтай холбоотой юмудаа тэрлүүгээ ингэ шахах гэсэн. Нэг одоо эмэгтэй хүнтэй холбоотой юм бодсон бол бүгдийг ингэ шахаал те. Тэгэл тэрэн дээр нь ахуулаад үс гизиг мейкап сайхан. За энэ чинь нэр энэтэй уйлж болох юм байна шүү тэнгүүтээ. Жохон тустай тэгсээр нэг лайн үсгэж болохоор ч юм уу те. Тэгээ ингээд бодонгуудаа лайнууд цугласан байгаа шүү дээ те. Тэнгүүтээ нэг сэдвээ би барьж аваа. За эмэгтэй хүн гэдэг ч юм уу те. Тэрэн дээр би майнд мэпинг гин. Оюуны зураглал хийж ингээд бүх сэдвүүдийн эмэгтэй хүний байж болохоор те бүх ингээд комплейн одоо янз бүрийн инээдтэй байж болохоор юм ингээд гаргаж ирэхдээ эхлээд инээдтэйгээ бодохгүй инээдгүй зүгээр ерөнхий сэдвүүдээр бүгдийн задлан тэндээсээ ажиллаж агаад нөгөө нэг лайнуудаа яг аль дээр нь ингэж гарч ирж ийн гэдгээр майнд мэп дээр задлах хөөх. Тэнгүүтээ чи нэг аалзных шиг ингэж тарж гин үү? Бүтэц үсээд ирж байна тийм. Модны үндэс шиг ингэ тал руу ингэ салж гин үү? Ингээд салжаас салцсан дээр ингэ зоогод эсвэл нэг тийшээгээ бүгд салаад байна уу гэдэг дээр. Окей, нэг тийшээ салж ивэл энэ бүр амар гоё сэдв энэ шигээ бүр гүнзгийжлэх юм байна. Аль хэдийн баг сэдв бэлэн болцсон байна. Энийн ингээд хооснууд дээр нь би юмнууд олох юм байна гэдэг дээр одоо нэг судалгааны хэлбэл хийж эхэлдэг. Одоо ChatGPT болсон чи бүр амар байна л да. Шууд ингээд фактууд гаргаад ирчдэг. Урд нь бол ингээд Google янз бүрийн юм дээрс ингээд YouTube дээрээс ингээд заавал ингээд ерөөсө joke мөг үзэх надад бол хориотой байхгүй. Би гадны юмнуудаас юм авах хориотой. Судалгаа хийн. Ан дээр ингээд хэдэн он тийм болчихсон. Ингэж хийсэн мэгжсэн байна. Сошиалууд төр мэдээний сайтнуудаар судална те. Тэгээд тэгчаад явангуудаа хамгийн сүүлд чи ингээд болоод ирж штэ. Тэгээд юу яа? Одоо олонгуудаа шууд ингээд нэг А4-ийн цаасан дээр ингээд бичлэлтийн үе орж байна. Яг Eminem-ийн нэг rap god гэдэг юуны юунаас би санаа авчихсан байхгүй. Энэ тэндээс бүр амар замбраагүй бичсэн. Бүр энэ тэндээс ингээд. Яг тэр шиг ингээд бүр энэ тэндээс бүр нааруулаад ингээд бичингүүд сүүлд нь тэрийгээ бүгдийг ингээд нэг ингээд шугамаар ингээд холбоно. Нэг юм storyboard ингээд лайн үүсгээд. Тэгж жагаад тэрийгээ нэгтаршуулаад түлхүүр үгээр нь болгоод буюу хизээч харсан нөгөөтгөө ингэж ойлгохоор болгоод дараалуулад бичиж bullet point marker болгочих. Тэгэл тэрийгээ ингээд гарахын өмнө харж гараад гараал тэрийгээ ярихад өөрөө нөгөө нэг ингэж биччихсэн учраас ганц үг нь орж ирэхэд шууд ингэж харчихдаг. Саналж шийдэл. Одоо компьютер дээр бичгээс илүү би гараар бичих дээр илүү анхаардаг. Яа тэр компьютер чи хурдан бичиж байгаа учраас надад нэг юу яах дараагийн мөрийг бодох боломж олгодог. Гараар ингээд бичээд байжингууд удаан бичсэн шүү дээ. Монгол орны гэлгээ бичээ байжэд бүр ингээд дараа чи ингээд яг бичих хооронд дараагийн инээдтийнүүд борогдоод нөгөө гэл өөрөө инээгээл тэгэл ингээд гэс бичтүүлсэн дараагийн мөрнүүдэд бичээл тэгэл тэрийгэ бичээл байжингууд ингээд биччих хугацаанд ингээд дараагийн юмнууд ингээд орж ирдэг гэх юм уу. Зүг. Тэнгүүд ингэж бичсэн одоо лайнуудаа нэг жоохон ингээд зах зээл алгадуулах гэж ярьдаг шиг тестлж нэг хайж өгдөг нэг жижиг хүн хайж өгөнтэй. Яг тавихаас өмнө тий. Тэрийгэ ингэж яаж хайна гэхээр найзууд дундаа хайж ийсэн. Яриан дундаа зүгээр ингээд яг комеди сэдв шиг биш. Яриан дундаа ингээд хайж үзнэ. Йоо наа чи ингээд багуугаар ингээд панчад нэмж юм те хүмүүсийн реакшн гараад энийг за энэ үнэхээр орох юм байна гэл тэгэл дийж үздэг. Заримдаа нүгүүг нь мэдэн шүү дээ. Заримдаа шууд тайлсан дээр шууд гусан шүү дээ. Амар ийм их болоод нөгөөх нь хүн инехгүй байх бол за хаяа гэл тэгээд ер нь л тиймэрхүү. Тэгээд хөрвөл дараагийнхаа веб рентер гарах л гэдэг. Дараагийнхаа явраа. За нөгөө нэг дараагийн нөгөө нэг юм гэдэг нь аль хэдийн хөвшилгдсэн байсан нөгөө нэг сум байгаа штэ. Тэрлүүгээ пак гэж тавьж эхлэх байхгүй. Шууд энэ жоок ажиллахгүй. За дараагийн жоокгээ дахиж бичиж эхлэх тийм байхгүй. Олон сэдвүүдийг ингээд эхлүүлнэ. Тэгэл энэ ингээ болж байхад энэ нэг 40% өвтэй ч юм те ингээл явж байна. Тэгэл энэ бүр ингээ боловсрож гүйцэнгүү май цацсангууд тайлан дээр ярих юмтайгаа үлддэг. Тэгээ эднэр нь ингээл араараас ингээл явчихдаг. Энэ бол номоо хөвшөөлөх зарчмаар. Ер нь ойлголоо их. Бүтээлч салбарын ажил байна чинь. Тэгэхээр оюун дээр оюуны шанс гэдэг шиг дөрөв хэлсэн шүү дээ. Нэг Чингисийн зэргүүд нэг ингэдэж шүү нэг юм. Ингэж арангууд энэ сэнгэлж байхад энэ нь орж ирээд сэнгэлж яг энэ зарчмаар сөөжлөө явчихдаг. Сөөжлөөд ингээл эргээл те. Ингэж харж ял араас нь харвал сумнууд юус юм зогсож гэж яваад те.
YouTube сард хэдэн төгрөг орж одоо 4 жилийн турш мөнгө авчлаа шүү дээ. Тэнгүү 4 жилийн турш тогтвортой Google Payment-ээс ингээ мөнгө ороод ирсэн. Сар болгоно. Тийм. Тэр чинь амар том. Тэгээ Америкт бас татвар төлж байгаа шүү дээ. Би ч гэсэн Америкт татвар төлж байгаа. 10% татвар төлдөг шүү дээ. Тийм. Адилхан бид чинь Америкийн нэгдсэн улс татвар төлөгч болчиход байна шүү. Tax numberтай битүү чинь. Бүр эйженси ажиллаж байгаа бидний өмнөөс. Тий. Бүртгэж байгаа. Одоо чи юу яаж байгаа вэ? Сингапур руу овсон нүгэ сая сүүл Сингапур дээр нэг бүртгэл явсан тий. Чи ажигсэн нүгэ. Тий, яг жилийн эцэр нэг репорт нь ирэл хэвтэн. Намайг нэг төлөөлж бүгэлж байгаа эйженсийн нэртэй. Таны нэг INB дугаар чинь вэ шүү гэж иржлээ л дээ. Монголдоо татвар төлж байна. Хоёр улс татвар төлж байна гэж. За тэгээд дараагийнх нь болохоор Амраас Weekly Show чинь анх нөгөө нэг морь цагийн юучлээ нэг тийм. Морин цагийн мэдээ байсан шүү дээ. Тэгж байгаа Comedy Lab-ийн пэйж дээр байжгаад тусдаа дахиад суугуулсан тийм. Тэр зорилгоноос Comedy Lab-ийн пэйжийг дээш нь татах гэж явж байгаа. Тэгээд тусдаа гарсан гэсэн үг юм. Тий, яг хөө би чинь тухайн үед Comedy Lab-ийн захирал байсан шүү дээ. Жилээр солигдсон чиний юу юм бэ? Тий, тэгээ би чинь нөгөө манай чи 10 мянган subscribe-тай байсан. Тэгээд яг хөө миний ч юм нөлөөсөн л бас дээрээс нь бид нар чинь бас идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нөлөөсөн баг. Тэгээд нэг 230 мянгатай болгоод тэгээд татаад авсан. Нөгөө нэг нийтийн юм гэдэг чинь айгүй утгагүй Дундаа тий. Дундаа юм гэдэг чинь эзэнгүү байт юм бэл. Бабарх байдаг тий. Хүн эзэнгүү юмнаас хүн болгоо байт юм гэдэг шиг. Тий. Нэр дундаа юм гэж тэгээ хизээ нөгөө YouTube-ийнхаа мөнгийг авах нь мэддэхгүй, хин хариуцаад байгаа нь мэддэхгүй. Хинд яаж чи өөрөө хариуцчих гэхэлэр нөгөөдүүл нь чи гэх гээд байгаа юм шиг тий. Тэгээд айгүй хэцүү байдалтай. Тэгээд би заавал бас нэг тодорхой хуваа лабдаа өгнө мөн гэдэг нь яшиг би өөрөө яачих. Тэгээд өөрөө бас тэгээд явж нэг Silver Button бол манай лаб чи өөргөө авцсан шүү дээ. Тэгээ ер нь нийтийн юм гэдэг чинь нийтийн юм л байт юм. Ер нь аль болох тийм альва бизнес аль болох нийтийн юм биш л баймаар юм. Яг хариуцсан эзэн олуулаа ингээд нэг найзууд дээр ингээд нийлээд нэг зургуулаа нийлээд нэг ресторан ажиллууллаа гэдэг чинь тий. 3-аас дээш бол филд юм дөө. Өстө дампуу юм бэл. Ер нь бол аль болох ганцаараа л яг хамаг юмаа өөрөө ингээд хар толгон дээр. За нэг хоёулаа байвал зүгээр. Тэгээ тэрнээс олон болт юм юм бэл. Тэгээ хоорондоо сайн гэрээ мэрэгээ игээд явахгүй бол зүгээр нэг найз дундаа явах юм бол тэгээ заавал асуудал гарт юм. Мөнгө болол муудалцтай юм даа. Тий, ерөөсөө мөнгө олох юм бол тэгэл минийх чинийх би их ажилласан чи баг ажилласан гэж явчихдаг. Ер нь тэгээд энэ Comedy Lab 2 дэш болдог ийм юмнаас босноо үгүй юу зүгээр л 2 дэш болцсон уу? Анх. Тусгай өөр тусгаар гэрээ мэрэгээ хийгээгүй. Би ч одоо энийг хангалттай ярьсан дөө. Яг тэгэхээр бид нэг бол дэлгүүрт ороод баримт авангууд хувь хүнээр үү байгууллагаараа гэж асуув штэ. Тэгвэл хувь хүнээр гэл ингүүт баримт гаргаал өнгөт ингээ харахаар бид ингээ нөт гараад ирсэн байдаг штэ. Нөтийн тэдэн хувь гэдэг 10% ингээ юмс. Яг тэгж байгаа бол хувь хүн яг тэр хүн яг нөтө төлчихөж байгаа хгүй нөт төлж байгаа. Яг тэгвэл би худалдаа авсан үйлчлэгээр нэмээд нэмэгдсэн үртгийн албантаар төлж байгаа. А гэтэл дунд нь одоо тэр худалдаа авалт хийж байгаа тал маань миний надаас авж байгаа нөтийг маань ингээ төвлөрүүлж яагаад сардааныг удаа тэр татрын сан руу ингээ шилжүүлж өгч байгаа хгүй. Тэр суутхан төлж байгаа. Тэгэхээр дунд нь байгаа этгээд одоо этгээдл тэр хүн болохоор яг нөтийг яг төлж байгаа этгээд нь бас биш байгаа байхгүй дамжуулан суутгах жаа. Тэгэхээр нөгөө нэг талаасаа нөтийн одоо татвар төлөлт маань миний яг зардал бас биш байхгүй би дамжуулж л өгч байгаа. А тэгэнгүүтээ тийм болохоор нөгөө нэг одоо чи нэг ухаалаг юу гэхээр анханасаа ингээл баримттай гаргаж өгөөл ингээл төлбөр нь орж ирдэг ингээд тэр нөттэй дүн орж ирж байгаа штэ. Тэгээ нөтийн хэсэг маань анханасаа миний орлого биш байгаа байхгүй миний мөнгө биш. Тэгэхээр шууд салгаад ингээд тусна хийцэн байлгаж байгаа. Ер нь бүх татвар дээр олж байгаа орлого болгоныхоо тэгээд би нөгөө нөт гэдэг нэг данстай. Мөнгө нь орж ирэнгүүт яг нөт нь хамаарлах хэсэг би тэр данс руу хийчихдэг. Салгаад гарчдаг. Тэгээд хувь хүний орлого албан татвар гэдэг дахиад нэг данстай. Тэгээ яг тэр орлогын дахиад 10% салгаад тийш хийчихдэг. Угаасаа төлөх нь үнэ. Тэ уусаа яг ингээд өөрчлөх боломжгүй хоёр юм байдаг гэдэг байгаа шүү дээ. Үхэл татвар хоёртай. Тэгэхээр уусаа төлөх нь үнэ юм чинь анханаас нь миний мөнгө шүү. Одоо тархинда тэ энэ миний мөнгө биш гэх шууд газар дээр салгаад авчих. Газар дээр ингээд салгаж аваа. Тэг ингэ чинь тэгээд нөгөө жилдээ нэг удаа төлдөг болохоор одоо жишээ нь одоо хувийн орлого нь албан татварыг бол тэгээд бүтэн жилийн хугацаатай хадгаламж болгочих жоохгүй. Тэгээд нэг тэндээ ингээд байж хата ядаж хүү болол байж ийлээ тэ. Нийлмэл хүүтэй тэгэж байлгадаг. А яхаа нөгөө нөт бол сар болгон байдаг учраас тэрийг бол ингээд нэг хугацаатай байлгадаг боломж их байдаггүй. Тэгээд явчихна. За миний татвар дээр энэ 3 байгаа. За нэмээд нөгөө юу төлдөг нөгөө хадгаламжийн хүүгээс чинь татвар тооцдог шин ч одоо хөрөнгийн орлогын татварч үлээ бас автоматар татаад тэрөө суутгаад авчдаг. Тэрийг бас тооцож болох байх тий. Тэр татварт орж байгаа. Тий татварт орж байгаа шүү дээ. За тийм л юм да. Одоогоор бол.
За ингээ Монгол улсад амьдарч байвал евро татвар тэгэл баг хүн болгон төлж байгаа доо. Тий. Өөртөө анзаараагүй байж магадгүй. Тэрийг ингээд хүмүүс мэддэггүй байдаг. Тэрийг манай аногийн сууггүй дэлгүүрс тайлбарладаг байгаа. Одоо ингээд бизнестэй харилцаанд ороод хүмүүсээс ингээд яг контейнерээр спонсорууд ингээд янз янз л байгаа тий. Тэнгүүтээ тийм бэрхшээл юу н гарч ирсэн. Бэрхшээл гэдэг нь нэг байгууллагатайгаа үл ойлгосох нөгөөдгөө татвар санхүүдээр буруу ойлголцоо шивдсэн ч юм уу. Тэрийг баг тайлбарж өгöd хахад тийм байдгүй маа гэдэг ч юм. Тийм ойлголцол юу н хэрэг гарч байна Монгол байгууллагатай. Харьцангуй гайгүй. Гэхдээ бас энэ өөрөө анханасаа тухайн байгууллагатай ажиллах уугүй юу гэдэг шийдвэрээ гаргахад тэр үе шатан дээр яригдчихдаг зүйл байхгүй юу? Тийхгүй ингэхгүй ингэ нэг гэх юм бол за уучлаарай би энэ дээр хамтарч ярих боломжгүй байна. Энд чинь тохиролцоонд хүрч чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ боломжтой гэх юм бол өөсөө нөгөө хамтарч ажиллая гэдэг шийдвэр гаргахаас өмнө тэр асуудлыг тохиролцдог учраас бас гайгүй байд юм шиг байгаа юм. Урдчлаад нөгөө нэг альва асуудлыг ингээ өршин сэргийлж штэ. Тэгээ хоёрдугаар заавал гэрээ байгуулж иж ажил эхэлнэ. Гэрээгээр огт ажил яг хуруу хөдлөхгүй гэж хэлж болохгүй л дээ. Мэдээж хэрэг ингээ бас заримдаа өөрчлөлт нөгөө бодоод эхэлсэн байгаа тий санаагаа бодоод эхэлсэн байдаг ч гэсэн тий. Заавал гэрээний харилцаа үүсчиж тий чинь одоо гол ажил гүйцэтгэх гэрээ ихэвчлэн байгуулж байгаа юм. Тий зурагдсан эсвэл яг баталгаацыг gentleman's agreement-ээр бас хийж болно л да. За гэрээний баталгаац одоо болтол ингээ нөгөө заавал гараар биер гар үсэг зурх хэрэгтэй ингээд байгаад идэг тий тийм тохиолдлууд байгаа. Гэрээний бэлэн болцсон аль аль талаасаа батална гэдэг ингээ тохирцсон. Зүгээр л очиж зураагүй байгаа үед магадгүй нөгөө нэг батлагдсан гэж үзээд ажил эхэлдэг ч юм уу бас тийг тохиолдлууд бас байна. Гэхдээ тэгсэн чинь нөгөө нэг гэрээний бүх нөхцөл дээр тохиролцоонд хүрээд ингээд эцэлсэн байна гэсэн үг шүү дээ нэг талаасаа тий. Тэгээд тэгчих юм бол бүх тэр одоо бүх хоёр талын харилцаа за заримдаа гурван талын байж болно тий. Тийм харилцаа гэрээн дээр ингээд тусгацсан учраас нөгөө асуудал үүснэ дараа нь бас магадгүй гайгүй. Тэгээ ажил гүйцэтгэх гэрээ чинь хамгийн чухал нөгөө нэг хоёр хэсэг чинь нэг нь ажлынхны хэсэг гүйцэтгэх ажил нь яг юу юм гэдгийг тодорхойлсон хэсэг нөгөөх нь яг төлбөр тооцооны хэсэг байгаа шүү дээ. Төлбөр нь яаж хийх тийм кэшбэк гэх юм уу бартер гэх юм юу ч байлаа гэсэн тий. Тэгэхээр яг тэр хэсгийг яг тодорхой тохиолдолд авсан байхад бусад нөгөө нийтлэг үндэслэл болоод захиалагчийн гүйцэтгэгчийн эрх үүргүүд чинь бас ингээ нэг ойролцоо бас нэг хуудсан дээр уулзч болно шүү дээ. Хамгийн гол нөгөө нэг өөрчлөлтөд байдаг хоёр хэсэг тэр учраас. Тэгэхээр гэрээ эзэн байхад бол зүгээр тийм асуудал бол үүсэхээс өмнө өөрчлөлт сэргийлсэн. Надад яг үүндээ тийм төвхтэй зүйл яг миний хувийн үн дээр бол тохиолдож байгаагүй. Тэгтээ тохиолддог хүмүүс байх. Тэгээ би одоо санахгүй амар травматай гэдэг доош нь дарцсан юм болоо эсвэл. За манай хүчид их чамбай болохоор тэгээд тийм асуудал үүсэхгүй л анханасаа сайн тохиолцоод байлаа. Ер нь бол ингээд зүгээр жишээ болгоо хэлэхэд одоо бидний сайн мэдэх нэлээд томоохон одоо контент бүтээгчд маань ютуберүүд маань гэрээг чинь зурж байна контент хийгээд нөө пост хийлгэждэг дараа нь тэгсэн чинь гэрээ зураг байдаг. Тэгснэ гэрээ зураг юм чинь хөхгүй. Тийм тохиолдол бол нэлээд их гарчсан. Тэгээд бид нэр хоорондоо ярилцж байгаа нэг чатан дээр ютуберүүд ярилцж байгаа blacklist үүсдэг яа контент креаторыг чаддаг гаруудыг листэндээ оруулъя. Тэндээс бид ажил авчиж бүр хүртэл яригдчихсэн. Би нэг компани дэше нэмүүлсэн байдیں۔ Тийм. Би нэг гэтээ тэр гэрээ мэрэ зурагдаг угаасаа нөгөө гэрээ хилцлийн шатан дээр унсан юу л да харилцагчлаасан. Тэгээ ерөнхийдөө бид нар чи хоорондоо нэг юм солилцоод идэв шүү. Ил гарахгүйгээр. Тэр компани буруу ойлгох үедээ зүгээр ингээд нэг арай ёс зүйгүй ч юу бизнесийн этикгүй бизнесийн ёс зүйгүй байгаа зүйлээс бусдыгаа эдгээр чинь хамгаалахын тулд. Тийм тэр чинь бүтэн компани ажиллаж итэл нөгөө талд нь ихтэй дандаа бидаасан ганц хүмүүс байдаг байхгүй. Жогшаал хоёр үр тэнцвэргүй нөөцөө байгаа байхгүй. Тэгэхээр нэг нь аль хэдийн тэгэж ажиллах гэж үзээд хохирсон бол нөгөөдөлдөө эн чинь нөөцөө хуваалцж байгаа мэдээлэл хуваалцж байгаа хэлбэр байхгүй. Түүнээс нэг тийм кабал үүсгэх гээд байгаа зүйл бас биш шүү дээ тий. За айгүй гой зөөлж хэллээ. Би ч өнцөг гайгаа ярьчихсан нөхөш. Өөрийнхөө амьдралаар харуулдаг шүү дээ. Орчин аж ахуйгаар тий гэр орнооч гэдэг юм тий. Би бол за яг тэгж ойлгож байна. Тий. Гэхдээ хүмүүс тэр бичлэг миний бичлэг чи янз бүр байгаа шүү дээ. Ер нь нэг 70-80 бичлэгний бараг 60% нь агуулгын бичлэг байгаа. Тэр нь тийм хэлбэрийн агуулгын буюу тийм ингээд нэг 10-аад бичлэг хэлбэрийн бичлэг байгаа. Тий. Тэгэхээр тэд нар бол яг зүгээр ингээд хүн ингээл тэр чинь их нэлээд үзэлттэй. Тэгсэн нэг агуулгын үн баг зүгээр энгийн өндөр үзэлтэй гэж хэлж болох юм. Гүй лээ. Би бас яг тэгэх бах. Би бол ингээ өнгөнүүдээс харж хагаад хүмүүс нийтдээ би энэ дээр өөр амар сэтгэл хэмзэглээд байдаг гэсэн. Өнөөдөр манай Монголын хамгийн том асуудал бол яг үндэ ерөөсө төгжрөл биш. За ерөөсө хамгийн том асуудал хүний тархины төгжрөл байхгүй. Ерөөсө хамгийн том асуудал нь хүнд байгаа. Тархины улаан. Яагаад гэвэл хүн өөрөө асуудалтай болоод тэгэхээр л дүүрэн асуудлуудыг үүсгээд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас тэр асуудал байгаад байгаа байхгүй. Ингээд тэгэхээр л тэн дээр нь би ч өөрөө мэрэгжлийн хүн байна. Одоо энэгээр би тодорхой 20 жил явчлаа. Энийг би мэднэ. Бараг энийг би мэрэгжлийн хүрээнд хамгийн сайн мэднэ гэж хэлж байна. Яагаад гэвэл би өөрөө энэгээр бүх сурдаг бүх юмнуудыг сурсан.
Тэгэнгүүтээ энэ салбарт өөрөө би эхнээс нь 10 хэдэн жил ажиллаад ингээд өөрөө хуваараа ингэж нэмж судлаад Америкт ямар байдгийг бусад улс орнууд юм. Тэгэхээр энийг би хүргэх төлөвөө талаас ингээд үүрэг нь хүргэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ энийг би ганцаархнаа мэдээд ямар ч үр дүн байхгүй. Олон хүн мэдэх нь ашигтай. Тим үүднээс нэг яаж байгаа. Тэгээд ингээд би бол тэгж бодсон. За хүмүүс ч нэг аюух тим юуны хэлбэр бичлэгүүд үзсэн нэг ингээ инээл гэсэн юм. Яг үндэ тэр бичлэг тэр хүний амьдралд ямар ч юу ач холбогдол байхгүй. Зүгээр л нэг маазар сэнэл гэсэн тэгсэн тэгэх үед ингэх үед ингээд тим юмнуудад ингээд яг үндэ тэр бичлэг тэр хүнс цагийг аавна эсвэл тэр хүнийг нэг инээлгэж өгнө. Тим бидтэй нэг ийм л юм байгаа ш. Тэ стресстүүлж. Стрессийн тайлж байгаа юм. Тийм тий. Гэхдээ яг үндэ стресстэй нэг ямаргүй стресс тэгвэл юу өөртөө сэтгэл ханамж хүмүүс л стресстэй байгаа шүү дээ. Нэг тийг нь хоёрт бас атаарсан хүмүүс стресстэй зүг. Тийм л бичлэгүүд байна. Би л явахгүй байх гэж бодсон эсрэгээр байсан шүү. Миний тэр агуулгын бичлэг дээр одоо нэг бичлэг саяас дэш үзэлттэй 3 бичлэг байна. Нэг бичлэг 3.5 миллионтой. Тэр чинь би бол энэ бол надад дахиад энийг хийх юм байна гэдэг. Нэг айгуу тийм юу гэсэн байхгүй. Зүг. Хийх ёстой юм байна. Яг бол хүмүүс энүүгээр ингээд юу цангацсан байсан байна. 3.5 миллион орсон. Та хизээс ихсэн бэ? Ихсэн. Ерөөсөө л нэг 5 сар өмнөөс нь. 5 сарын өмнө за 4 сард хаврал ихсэн биз дээ. Тий, хаврал ихсэн. Тэгээд одоо бол нэг 70k-аар явж байгаа шүү дээ, тий. Зүг. Тий, 70 мянга шүү. Тий. Тэгээд нийт үзэлтээр эн чинь 10 хэдэн сая гарч ил байгаа юм тий тэгвэл. Тий. Гэхдээ тэгэд нөгөө ричийг харахаар миний дундаж рич болохоор нэг 600 мянгат байдаг. Аха. Тий, нөгөө юм дээр. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний followers нөгөө үзэж байгаа хүмүүстэйгээ бодвол айгу бага байдаг. 10% нь яг followers гэдэг төвчөө дараадаг. Тэгсэн мөртлөө үздэг болохоор 600 хүмүүс байгаад байгаа байхгүй. Сар болгоны дундаж engagement нь 600 мянган гэсэн үг тий. Тий, reach нь 600. Ялчгүй 4 жилийн өмнө, 3 жилийн өмнө хүмүүсийн лайв стрим гэдэг ойлголт байхгүй учраас энэ ямар ч ойлголтгүй хүмүүст би энийг нэвтрүүлэхийн тулд ятгахнаа ингээд зөв харагдах хэрэгтэй юм байна. Тэгээд амирчээдэг байсан. Одоо бол юу гэдэг тэрнээс хойш 2 жилийн тэр хийгээд ирэнгүүт үзэгчтэйгээ амар ингээд усаал өдөр болго харьцаж байгаа ямар ч хүн тамийн дотны найзтайгаа өдөртөө нэг 4 цаг өнгөрөөд байхгүй. Тэгэхэд бол би надтай зөв 6 цаг 8 цаг өнгөрөж байгаа болохоор би зөв дотныхоо найзтайгаа яаж харьцдаг тэр шиг харьцаж байгаа. Тэрэнд бол юу гэдэг юм ингээд тийм би бинийг бол би бинийг ингэж шууд чиглэсэн хараад маргалтай байхгүй. Гэхдээ юу гэдэг хаяа найзууданд тарилж хахад хаяа нэг хараад хэлэх ч юм уу те. Зөвөр шууд хэлчих тиймэрхүү тохиолдлууд байдаг болохоор тэрэндээ би нэг юм бодгоо болцсон. За тэгээд нэг тийм айхтар хараагаад байгаа юм бол байхгүй. Үнэхээр ингээд те хин нэг offend хийгээд байвал ингээд шууд бандчдаг ч юм уу тиймэрхүү байгаа. Тэгэхээр зайлцайл ч юм уу те. Нэг тиймэрхүү юм бол хэлхээсээ бол санаа зовхоо болцсон. За тэгээд борцнууд гэж нэрлсэн шалтгаан бас байгаа. За. Тэр чинь хамгийн анх дөрөв хэлж ирсэн вирус ингээд хараал хэлэхгүй байя те ийм соёлтой ингээд хүмүүст ойлголтоо өгөхдөө ихэндээ яаж соёлтой өгчий гэд чинь нөгөө бодож явахдаа ингэжсэн аахгүй. Тухайн үед онц түмд гарч ижсэн. Тэгээ онц түмд гарч хахад хөөхий гэх нөгөө сандаг хэлдэг те. Тэрийг сонсноо одоо хүмүүс чинь нэг библчгээд хийн оронд борцгоо гэдэг нэг юмшгүй байдлаар хараалын үгийг би ингэж зөөллөөд хараалын үг ингээд за борцог гэдэг хараалын үгийг би зохиолоо гэд дэлгэснийхаа доор ингээд стики нотоор бичсэн байсан байхгүй. Тэгээд тэргээ зээж ашиглаагүй байхгүй. Тэгээд ингээд нэг стики нот ингээд нүдэндээ харагдаад байсан. Тэгээд энийг ашиглаж ашиглаагүй нэг юм үг бодоолцсон байсан. Тэгмүүтээ тэр яаж ашигласан байг бол тухайн үед одоо домог айц одоо ирээдүй тухайн үед одоо нөгөө CS:GO стрим хийдэг байсан. Тэгтээ Айзиба өөнүүд гээд одоо нэг үзэгчтэй өөнүүд гээд нэрлэлсэн. Нэр ийм нэршил өгвөл те. Манай фэнүүдээ гэж ярих чинь шал тэрийг санагдаад. Борцнуудаа гэж үгтэй ямар нэгэн нэршлэр илүү дотносох юм байна. Ийм нэршилтэй байвал үгтэй илүү эвтэх юм байна гээд. Тэгэл тэгсэн чинь нөгөө дэлгэсний дор борцог гээд үг ангууд та нар бол борцогод. Тэгэл утсан. Тэгэл одоо хүмүүс ингээд групп нэгдээд бүр ингээд community өсчихөө. За задланчууд группээ гоё итгэжүүлнэ. Гоё зөвчтэй тэргээс чинь. Тийм өвчтэй байна. Би ягаад сайн нүг хараал өрөөл гэж асуусан шалтгаан нэгсэндээ чиний 100k хүрэх гээд каунт тоолоод ингээд лайв стрим хийжсэн. Би тэрний сонирхоод орчихгүй юу? За. Тэнгүүд яг хүрцэн. Тэнгүүд нөө баяр юу гэлээ нэг стикер болоо баяр конглэт нэг битсэн. Тэгэн чинь намайг талаас байж идсэн ах хүмүүс бүр хараал өрөөлөөр тий эндээс гар ингээд кем задлангийн аккаунтаар. Тий. Йоо идэгч ямар амар бошуухан гарыг ингээд гарч ирсэн аахгүй. Яана. Моо шидаад.
Бүр ингээд амар хараал орж. Тэгээд эдгээр чинь тэгээд хүнс ч угаасаа ингээд борцнууд амар хараал өрөөл хэлээд байд юм. Тэгээд би угаасаа ингэж явд юм ойлгоцсон байхгүй. Бас магадгүй те надтай харьцахтаа нэг тийм те манай TTS-г гоё харьцаж байснаа өөр хүмүүстэй муухай харьцдаг байж магадгүй. Амар сонин юм тохиолж ирсэн ингээд 20 30 өнөр задуулаад юмар ингэж байгаа юм шиг мэддэг. Би ч бошоо гэдэг стримээс гарсан байхгүй. ямар санаа. Би ерөөсөө анзаараагүй байна. Нэг яадсан байхгүй. Ингээд чинь миний комеди үзсэн мөртлөө ингээд би нэг юм ангийн багш шиг ингээд надаас мэддэхгүй тийм юмнууд тийж болдгийм байлаа за. Ингээд чинь намайг ихтэй янз янзын хүмүүс үзэж байгаа. Хүмүүстээ ингээд стрим үздэг амар итгэвтэй үздэг нэг охин байгаа байхгүй. Нэг охиныг өөр нэг стрим итгэвтэй үздэг хэдэн крашлж байгаа байхгүй. Тэгээд би ингээ хамгийн итгэвтэй комент бичсэн хүмүүсийг нь одоо урамшуулад модератор өгчдөг. Тэнгүүд одоо нэг охин руу хоёр хүн крашлж штэ. Нэг нь модератор. Энэ тэнгүүд нөгөө охинтой хай хинэ гэл харилцаа үүсгэх гэж ярингууд энэ нь болгоод хардаад бандчдаг. Хүмүүс тэр киногоо YouTube-ээс үзэх нь амархан байдаг болохоор үзчихдэг байсан. Тэгээд манай төвд бол одоо нэг channel за энэ одохгүй хаатандаа гэж нэг хүмүүсүүд мөнгө авчаал ингээл ингэсгэл явдаг байсан. Гэтэ одоо л тийм маш хэцүү шүү дээ хийж болохгүй. Бүр чангарцсан. Хуучин бүр хамаагүй байсан. Одоо бол маш чангалцсан. Тэгж идэг юм. Тэгээд дүү бол нүгийн нэр юм лээ. Өсөх хоёр. За өсгөө бол амар зөвлөөд одоо ингээд их чиг бол чиглүүлсэн байна. Тэгээд бууж юмор санагдал за би болохгүй маа гэх болгонд л бит юм аялаа даа гэж баг тийм тэгэл хэлсээр хаалсан. Өсгөөс одоо контент хийж байгаа болоо? Одоо хийхгүй. Одоо шал өөрөм сонирхол явцандаа сургууль соёл гэл тийм. Өөр одоо нэг дараа. Манай дүү Монголд амьдардаг. Би Америкт болохоор тэрхүү онлайн харьцаал. Зүг. За ингээ хоёулаа YouTube ярьлаа, зоологийнхаа ажлыг ярьлаа, баг насыг ярьлаа, энэ ерөнхийдөө монетизыг ярьлаа тий. Бэрхшээл ингээд шантармаа үе байсан тэрийг ч дурдлаа. Хүүхдүүд ингээд залуучуудыг англи дээр контент хийж гоё сэдлийн өглөө тоогоор тий тооцож болох юм. Тэгэнгүүт цаашдаа золоо минь одоо өөр юм дахиад шин суугна гэдэг өөр контент хийж боддгоо санаж гэнэ үү ер нь яаж гэн гошин чиглэлд. Би саяхан нэг шин сууг мэдсэн байгаа. Тэгээд тэрийг ерөөхдөө бас нэг ганц хоёр л бичлэг тавьсан байгаа. Тэгээд тэр маань боцноос аягүй сайн яваад байгаа. Тэгээд хэрүү азар ямар нэгэн байдлаар сэлүүрээ аваад янзруулаад дахиад дэлгэл тавих болоо гэж бодож байна. Тэгээд YouTube-ээ бол хийдгэрээ хийгээд хажуугаар нь бас ажил төрлөө хийдгэрээ хийгээд тэгээд аль алийг хаяхгүй бол аль чатгаараа бүх хүчээ өгөөл явал зүгээр л бол гэж бодож байгаа та. Сүүлд бол тийм. Зүг. Тэгэхдээ одоо сууг бол бас дахиад аваа яваад байна тийм. Бол бодохгүй 2 сая хүрэх гэж байна. Магадгүй 10 сая хүрэх бах. 10 сая хүрээ гэж юрэлдэж шүү. Баярлалаа. Хичээнэ тийм. Бас тодорхой хэмжээр аюух цаг ордог. Ер нь жижигсэн контент гэдэг хүн ямар их цаг ордог юм гэрэлтүүлэг, камер тавилт, микрофоны байршил тэгэл цаануугаар тэр цагаан дуу чимээ гэл аюух ажил цаг хөдөлмөр ордог. Маш их бэлдэж маш их юм ордог тий. Тэгээд хүмүүс ингээд заримдаа ингээд сөрөг мэлдэгт нь жоохон гомддог байхгүй юу? Энэний цаана ямар хөдөлмөр байгаа бол мэдгүй л энэ даа. Тий мэддэг үү эрхэлгээд гэл тий. Зүгээр ингээд монголоор контент бэлдэж өгч яхад тий би бас тэгж боддог байхгүй юу? Мөн орчуулчих гэж юм бэ. Гэхдээ тэгээ source нь өөрчлөх хэрэгтэй юм. Тэрнтэй адилхан нэг source-ос мэдээлэл авч яхад тий. Гомдмор юу байдаг шүү бас. Тий шүү дээ. Нэг кинод чи ямар өөр их өрөө зохиож хэлдэг шүү дээ юм шүү тий. Тэгээд ер нь бол гоё миний хувьд бол YouTube маш гоё YouTube хийх гэж байгаа хүмүүст бол бас яг заавал хийгээсэй л гэж бодож байна. Юу ч унахгүй. Оёгоо тийм сорилт гоё юм тоолдог бас тийм ийм сурдаг. Бараг full time-ийн 2 дахь ажиллаа хийж байгаа юм шиг болдог байхгүй. Дахгүй ажил хийж байгаа юм шиг тийм. Тэгээд сүүл рүүгээ тэр нэг мэдээж орлогоос гадна зүгээр тэр нэг жижигэн achievement байгаа шүү дээ. Play button авах тэр мэдрэмж тийм. Тэгэл тэр миний бодлол тэр голдыг авчиад би ингээд нэг хэсэг суусаа ингээд итгэхгүй. Энэ удаа надад л өгöd байгаа болоо та гэж. Дагд нэрээ олон дахин уушаал тийм. Тэгэл ингээд хажуудаа нөө захиатай гэдэг чинь нөгөө нэг CEO-гийн гар хэсэгтэй тэгээд Сүүзний захиа. Тийм сүүзнийхээ захиаг нөгөө 100-аар дахиад сая тавьчаал ингээд итгэхгүй байгаа юм чинь ингээд баймаа уншаал тэгээд яг чинь тэр маань илүү ингээд надад гоё кайф өгөөл нэг тэрнээс илүү аз жаргал аваад тэгээд
би өөрөө энэ юм босгоц юм да, бүх юмаа өөрөө сурсан юм да. Тэгээд тэр жижиг студийг чсэн ингээл чадлынхаа ирээр тохижуулсан юм да гэл тэр болгоно маань гоё идэг. Зүгээр яг тэр юмаа бэлдэж байгаа жишээл би ширээн дээр ганц үрийн тавьчаад камераа ингээд харахад тэр гэрлийн тохируулсан байгаа бүх юмыг харахад тэрнээс ингээд ямар гоё юм бэ. Миний креативити ямар гоё харагдаж байна гэд тэгэл тэрнээс л амар аз жаргал авдаг болчихсон юм л дээ. За яг үнэндээ гоё хэллээ. Бараг л контент хийдэг бүх хүмүүсийн өмнөөс гоё аз жаргалын гоё мэдрүүллээ. Ер нь заавал монетайзтай биш гэ тэ. Тэгээд монетайз хийгээд ээж авдаа машин авч гисэн зөндөө Монгол залуучууд тий гадаад дээр тэр шиг дээр хүмүүс бас хийгээсэй гэж хүсэж байна. Дараагийн асуулт. Ер нь манай подкаст төгсгөж чинь тэгээд сүүлийн асуултаас сонирхолтой санагдаад ер нь энэ тоног төхөөрөмжтэй бас нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа. Ямар брендийн микрофон одоо ASMR бол аюух саунд одоо чанартай шаарддаг те ялангуяа чаддаг хүмүүс нь Heisenberg том микрофонууд аваад камер ер нь түүлүүд ямар юм хэрэгжилж байгаа. Шинжилэлт юу явагдсан зүйл. Шинжилэлт гэх юм бол тэгээд утаснаасаа мэдээж жижигхэн дараа Canon-ы vlogging camera тэгээд одоо Lumix одоо хоёул адилхан камер ашиглаж байгаа юм. GX5. За. Ашиглаж байгаа. Тэгээд микрофоны хувьд бол тэгэл Blue Yeti, Tascam сүлд би нэрийг мартчихсан микрофоныхаа миний байнга ашигладаг Zoom H5 ер нь одоо бараг л ASMR хүмүүсийн бүх микрофон надад байгаа л бах л та. Тийм. Бүр олноор байгаа юм. Ер нь маш олноор байгаа. Тэгэл тэднээс харж авал аль нь зүгээр ингээл сонгочдаг. Тийм. Тэг гэрэлтүүлэг мэдээж бүх юмыг авсан тийм soft light, background-ны backdrop-нууд чимдлийн гэрлүүд тэгээд тэр жижиг ингээ нэг унчсан гэрлнүүд бас тийм point гэрлнүүд байдаг тийм. Спот өгдөг. Тийм. Тэгээд бас нэг өнгөөс сольдог ямар нэгтэй хичээлээ бас нэг тийм нэг шинэ нэг гарчсан гэрлэлтүүлэг бас ашиглаж байгаа. Тэгээд бид нар мэдгүй миний хувьд нэг сайхан найзууд ч юм бол харахаар л хариулж тэдний авсан дүмд басууд бас тэгэл нилээл юм. Тийм. Тэгээд яг хөтэ тэгээд камер мэдээж хүмүүс чинь бас тодорхой хэмжээ 3-5 аавн тийм микрофон миний одоо хамгийн сүүлд авсан микрофон 1500 авсан уу. Тийм. Тэгэл нэг нэмэгцээр агаад яг нэг зүгээр багажны хувьд нэг $10,000 ч юм уу те. Тэгээ би тэнцэнэ жижигхэн өөрөө нэг студи төрөсөлтэй. Тэнцэнэ юмудаа тавьчихдээ. Гэтэ хөрөнгө оруулсан мөнгөө ботход орж байгаа мөнгөө ботход маш сайн нуулж өгсөн болов уу гэж боддоо шин. Тэр түүлүүд байж ижил юм. Чанартай контент гарч байгаа учраас зөв. Тэнгүүт одоо ингээд ажил ажлынхаа юу хэлчихсэн нь зүгээр чимээгүүл гэдэг юм. Би нэг тийм ягаад ч юм хүн амьтанд очиад ингээд хилээд тахт нэг тийм юу биш нэг тийм гайхал гатж байгаа юм эсвэл нэг тий ягаад юм шүү. Гэтэ нэг өдөр би гэрээс ажиллаж ирсэн. Тэгээд би гэрээ өрөөндөө нөө плей батнуудад тавьсан байсан хгүй нэг студидтэй болохынхаа өмнө гэрээсээ тэгээд нэг тэр аудитын нэг манай нэг уулзалт тасан. Тэгээд тэрэн дотор ийдсэн чинь нэг гар залуу чиний хард гэрэл мэрэл тэр плей баттон байгаад ингээд тэгэж нэг яриа болоод манай клиентууд манай ажилтг партнер менежер бүгд ингээд минийд нэг чантыг яриа таарсан. Тэр надад авиж яг тийм гоё мөртлөө нэг жоохон ичмээр би ингээд нэг санамсаргүй тэгээд нэг санаа зовсон одоо ингээд би танаа байгууллагыг шалгана гэсэн нэг YouTube видео гарсан ч гэхээр нөгөөдөө надад идэх болоо гэж нэг бодоод За манай бүрийчүүд одоо контентын тэгээ аялал нь би бол ингээд бас барахтай юм. Одоо нэг контент ихэр чинь аягүй цаг зав их орно мэдээж ирнэ. За тэгэнгүүтээ дээр нь ингээд маш их цаг гаргаад ингээд зөндөө аялж जैन те аягүй гоё влог бичлэгүүд. Гэхдээ тэр нь үнэхээр чанартай байдаг контентууд нь. Тэгэхээр эдгэрийг хийхэд мэдээж хэрэг хамгийн дөрөнд их хүмүүс зөндөө асууж илсэн байгаа л да. Санхүүгээ яаж шийдвэрлэж байна? Яаж одоо спонсорч гэдэг юм уу? Аялын зардлыг босгож байна гэдэг ч юм уу. Мэдээж өөрөөсөө гаргаж байгаа те. Өөр ямар их сурвалжууд хийх юм бол гэл. Яг нөгөө нэг санхүүгийн тийм өндөр хэрэгцээ нэгт байхгүй гэх юм уу. Давхар нөгөө нэг бизнесийн орлоготой ном борлуулдаг. Тэгээд тэр маань хангалттай ер нь намайг аваад явах хэмжээнд одоогоор амжилттай явж байгаа юм. Тэгээд нэг одоо юу гэдэг ийш тийш аялаа гингүүтэл нэг мөнгө төгрөгт баригдаад ч юм уу. Тиймэрхүү асуудлууд ер нь байха болсон л доо. Тэгээд цаг завын хувьд ч гэсэн тэр амар ингээд завгүй maaгүй байдаг ч юм уу. Тэ ингэж хүмүүс намайг ер нь бодоод идэгцсэн. Яг үндэ нэг тийм бол биш. Ер нь хангалттай их цаг завчсан байгаа. Тийм. Тэгээд гадагшаага аялж байгаа үедээ тэр чин заавал ингээд спонсор энэ төр гэдэггүй ер нь бол.
спонсор байсан ч яах вэ тэгэл аялах нь өөрөөр зорилго юм чинь. Гэх юм одоо би яг зөв хариулаад байна уугүй юу? Зүгээр л дээ. Зөв штэ. Асуулт нь юу байлаа гэдэг шиг. Хариултыг би та мэдэн шүү дээ. За. Тэгээ нөгөө аялахад нөгөө олон зардал гарч яхад яаж зохицуулж исэн бэл гин тиймүүд гарч байл. Би бас нэг хаяа нэг сториудээс нь харж исэн шүү дээ. Нэг яг энэ одоо Апрыг явахад спонсор байна уу гэдэг ч юм уу дээ чинь. Тий, яг хөө тэр нөгөө нэг илж байгаа шалтгаан болохоор мэдээж байвал зүгээр. Гэтэ байхгүй байсан гэсэн. Тий, айл нь тэгэл боцсон юм ямар ч явна гэдгээр юм тий. Яг нөгөө нэг тэгэж хүмүүс тэр нөгөө нэг зарлах нь амар чухал гэж би бодсон. Одоо жишээ нь яг явлаа шүү гэдэг. Тэгэхгүй тэр чинь 1 секундын нэг шийдвэргээд 1 second decision гэдэг нэг зүйлийг би айгу хитгэдэг гэх юм уу. Нэр нь болохоор явахгүй байсан цаа яг үндэ болох байхгүй юу. Өө тийм үү. Тий. Бодох юм бол тий. Яагаад заавал явах хэрэгтэй вэ? Гэтэ явсан зөв гэдэг би дотор мэдээд байгаа. Ихтэй тэр чинь тэгэл 30-40 сая айгу их мөнгө төгрөгөө зарцуулж байгаа. Гэл дотор нөгөө шалтгаануудаа бодох юм бол явахгүй байсан цаа ер нь бол зүгээр гэдэг тэр тал нь байгаа. Гэтэ тэр чинь ер нь надад тэрэг болохгүй гэдэг би мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр яг эхлээ би нөгөө хүмүүст зарлчтэй сошиал медиан дээр за одоо ингэч шүү спонсор хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Яг спонсор хэрэгтэй байгаа нь бол гэдэг тал нь байгаадсан давхар би хүмүүс зарласаар явахаас өөр аргагүй байдал үүргээ хүрэх нь айгүй чухал зүйл байгаа байхгүй. Зөв. Тийм юм байна. Ер нь наач бас гоё арга шүү те. Зарлчаар бас тэгээд юмнасаа буцаж болохгүй бол тэгээд гүрийн шатаа гэдэг шиг хараасаа. За тэгэхээр сая ингээд номын орлого гэж байна. Яг нэг манайх жоо бизнесийн талд болохоор та хэдийн орлогыг өсвөртэй гэж одоо дугаар болгон дээр ер нь асуудаг юм. Тэгэхээр одоо номын орлогоос гадна өөр ямар орлоготой бол тий ном байна. Тэгээд одоо ном одоо инфлюенсер ажиллаж гэх юм уу те. Тэгээд нөгөө YouTube, Instagram дээр нэг ганц газар гэрээтэй. Тиймэрхүү байдлаар нэг 4-5 гэх юм уу? 4-5 их өсвөр. Одоо нөгөө ажилласаа гарцсан гэсэн тэгэхээр одоо яг ингээд яг өөрийнхөө чөлөөтэй бүх юм хийгээл явж байгаа гэсэн үг тий. Хүснэ гэсэн үг шүү дээ. Тий. Яг нөгөө хүмүүс зөвлөхөд ч гэх юм уу би яг сүүлд өөр дээр анзаарсан зүйл нь болохоор он гаргаад 2 сар орчим Таиландд яг дижитал номад хийж үтсэн. Яг нөгөө хүмүүсийн хүсдгээр одоо 70 эрэг дээр хөвтөл нэг пив уугаад гэдэг амьдралын хэм маягийг 2 сар хийж үтсэн бохгүй. Тэгээд яг тэр хугацаа надад айгүй зовлонтой байсан. Ер нь одоо ч яг тодорхой хэмжээнд зовлон хийслүүтэйгээр айгүй өнөөдөр үнэн бай гэж утсан байхгүй ярихдаа. Одоо ер нь айгүй тийм зориггүй байгаа. Ер нь бол яг нэг үг хэлэхэд бол яагаад юм бэ гэхээр хүсэжсэн зүйлүүд маань ингээд ерөөхдөө бүтээд санаа зовж ирсэн зовнилууд маань нэг нэгээр найрлаад тэгээд ирээдүйд ч гэсэн харьцангуй одоо юу гэдэг би бол өөртөө ихтэй байгаа. Тэгж ирээд яг нөгөө нэг айгүй олон жил юу хүсэж ирсэн юм бэ гэхлээр ингээл нэг гадаадд ингээл хүснээрээ баг цаг ажиллаа л тийм тэгэл гойгүйгээл бясалгаал гэдэг зүйлийг яг би яг хэрэгжүүлсэн байхгүй юу. Он гаргаад өглөө 6-аас ирээл нэг гүүчээл кол шавар хийгээд фитнестэй яваад ажиллаа хийж байгаад тэгээ дараа нь одоо муйтайгээ тай боксер хичээллээд тэгээ дахиад оройн хоолоо өөртөө зориулаад бясалгаад нэг оройн 9-10 маруу гэж унтаад бүр ингээд хүн сонсоход бол ингээд маш эрүүл ингээд амьдралын маягаар амьдраад тэгээд ирсэн чинь яг тиймэрхүү амьдралын маягаар нэг 2 сар орчим амьдраад амар утахгүй байсан сүлдээ. Яг би юу зорж байгаа вэ гээд тэр чинь надад ажлын зорилго гэж байхгүй би зөвөр хийгээд л гэдэг байхгүй зөвөр л гүйцэтгэл уус хийхээс өөр арга байхгүй ч гэх юм уу те. Гэтэ тэр нь их олон цаг орол ш. Гэтэ би яг энэний одоо юу гэдэг энэ амьдралын маяг юу хүсэж байгаа гэсэн чинь надад хүсэж байгаа зүйл байгаагүй байхгүй. Одоо ч би яг тэрийг олох гэдэг юм бол хичээж байгаа гэх юм уу. Тэгээд зарим хүмүүс ихтэй ингээл гэр бүл одоо юу гэдэг чухал хайр чухал гэдэг ч юм уу тэр үнэн гэхдээ би тэрийг хүсээд олохгүй байхгүй юу хайгаад олохгүй шүү дээ тэр чинь тэр чинь нэг айгүй өөр нэг романс гэдэг нэг зүйл байгаад байгаа. Тэгэхээр яг одоо what now гэдэг төлөв дээр байгаа ер нь бол за маш сойрхолтой гэсэн шүү. Одоо нэг хүмүүс одоо нэг үг хэлээд ингэж ярихаасаа ер нь жоохон дардаг гэх юм уу те. За энэ чинь миний л өөртөө нэг бол хүмүүс тэгэхээр хүмүүс намайг их чинь гэдэг айгүй чөлөөтэй ярьлаа гой санагдаж чинь. Ингэж ярьдаг хүн ховор байдаг болохоор яг нөгөө нэг Дэвид Гоггинс гээд ультрамарафонд гүйжсэн бас нэг алтартай гадны мэдэн шүү дээ. Тийм сонсч байсан. Нөхөр байдیں۔ Тэр нөхрийн подкастыг сонсч байсан чинь бас яг адилхан зовлонтой.
Нөхөр бол нэг 48 наснда мультимиллионер болоод би ерөөсөө миллионер энэ төр бол биш ч гэсэн тодорхой хэмжээнд яг нөгөө өөрийнхөө хүрээнд нэг тийм том шуналгүй болохоор ер нь юм хүсгээ болчихж байгаа. Тэгээд ирэхээр нөгөөсөө тэр зовлон ярьжсэн байхгүй юу? Яг амьдралаас ингээд хүсэж байгаа зүйл нь байхгүй болоод ирэхээр буцаад нөгөө өөрийнхөө үзэн яддаг байсан Дэвид Гоггинс гэдэг хөлбөрлөлөө нөхөр орох гэдсэн байхгүй юу? Нөхөр чинь бүхэлдээ 300 паунд юу лээ амар хэмжээтэй байсан шүү дээ, том биетэй байсан. Тэрийг ингээд тухайн үед ингээд амар залхуурал малхуурал ингээд өөрийнхөө хүсдэггүй зүйл хүсдэггүй хөлбөр байжгаад тэгээ хүссэн бүх зүйлээ авсан чинь буцаагаад өөрийнхөө нөгөө хүсэжсэн Дэвид Гоггинс гэдэг хөлбөрийг барьж авахын тулд амар их одоо хүч хөдөлмөр шаарддаг гэд тэгж байгаа. Тэгээ би яг тэр хүний зовлон аяуг ойлгоод тэгээд за ер нь эн чинь нэг тийм одоо юу гэдэг нуугаад ах зүйл биш юм байна гэж бодсон гэх юм уу. Ийм реклам дэргийн тоглолцох юм. Тэгээ тийм үзэс нь харж би яг ажлуудаа хүлээж авдаг гэсэхгүй. Тэгээ Volume Plus дээр ч гэсэн адилхан. Телевизийн цалин бол ер нь бол бага. Тийм бага. Тэгээ дээрэс нь одоо яг би ч нөгөө зүгээр эвлүүлэгч энэ төр биш яг хөтлөгч нүүр царай гэдэг гэж явж байгаа шүү дээ хурган. Тэгээд ямар нэг өөр байгууллагуудтай одоо үүдийн зураг авалт ч юм уу тийм дэр олох оронгууд мэдээж телевиз хувиа авдаг. Тэгээ нөгөө баг цалингаас дахиад хувиа авчихж ер нь айгүй баг цалинтай. Тийм тэгэд би яг мөнгөн дээр үтээс анхаардаг гэсэн юм. Тэгээд би юу сурж орж байгаа лээ. Тэгээд телевизээс одоо ямар танилын хүрээгээ тэлж байгаа лээ гэж ажилладаг байсан. Тэгээд тийм болохоор ер нь тэр ихтэй амар зөв гэж боддог. Гэхдээ зарим хүмүүст одоо ингээл цалин байлангайлангууд чимэр арай л бага цалингаар ажиллаад байна гэдэг. Тэгээд яг бодоод үзэнгүүт би сурч авсан юм амар их байхгүй юу. Тэгээд сурсан юм нь болохоор би яг нөгөө цалин гэдэг тэнгүүд үгүй ээ би ингээд амар их юм сурч байгаа. За наад зах юм би ах хөтлөгч гэж ороод тэгээд мэдээ бичдэг болоод тэгээд тэгж жагаад сүултээ мэдэгээ эвлүүлдэг болоод тэгээд тэгж сошиалд оруулдаг болоод бүр ингээд амар олон юм ингээд давхар игээд тэгээд эвлүүл сурж байгаа. Би бүр компьютер бүр аач гэж мэдэхгүйсэн. Тэгээд Premiere дээр ингээ юм эвлүүл сурч мураад дараа нь thumbnail хийдэг болоо Photoshop дээр ажил сураад. Тэгээд сошиал дээр ер нь ингээ юмнууд би аплод хийж мэдэхгүй. Тэгэл одоо наадах YouTube дээр юм аплод хийлээ гэхэл баахан тохиргоо. Тэнгүүд яг өөр дээрээ бас сурж байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо компьютерийн ерөн скиллүүд сайжирсан, камерны юм би бүр үнэхээр ярьж чаддаггүйсэн ярьдаг болсон. Хүнтэй ярьж сурсан. Ер нь л тэгээд амар их юм сурсан телевизээс бол. Тэгээд яг ер нь Volume Plus миний одоо яг одоо карьерт амар сайн нөлөөлсөн гэж боддог би. Зүг. Бараг бүх юм хийсэн юм шүү баг телевиз. Тийм. Эвлүүлэг сошиал мол гэрч. Тийм. Тэгтэл би хөтлөх сэтгүүлч гэдэг л албанд туушаалтай байдаг гэсэн. Тэгтээ ч болж шүү дээ. Ингээд Photoshop дээр thumbnail хийдэг чинь. Тийм, thumbnail. Мэдрэмж амар мэдэн шаарддаг шүү. Тэгэл ингээд нөгөө угаасаа нөгөө мэрэгжил одоо байхгүй шүү дээ. Тэгээ тэнд яг зүгээр ингэ сэтгэлээрээ орцсон. Тэгээ намайг тэгээ сэтгэлээр авчихсан бас амар баярлаад. Тэгэл нөгөө Photoshop хийдэг гаруудсан ажил. За энийг яа энийг яа. За нэг кадлах нь яах вэ? Ctrl C байлуу. Буцаах нь яах вэ? Тэгээ одоо энэ дүрсээ ингээд том болгоо жоохон хөдөлмөр байгаа байхгүй гэд баагаар тиймэрхүү юмсараад. Гэтэ бас нөгөө хойноос нь одоо хөөцөлдөж сайн сурсан байж тээ хүн болгоноос энэ яад ингэж тийм тийхгүй зурхгүй шүү дээ чинь тийм. Тэгвэл тэр идэх сайн байсан байх шүү. Тэгээ би яг нөгөө нэг за би зөвхөн Volume Plus-ын нэвтрүүлэгт зориулж эднийг сураагүй гэж бодоод дараа надад хэрэгтэй юм хэрэгтэй гэд тэгэж бодож сурсан болохоор амар дарамттай байгаагүй. Хөнгөн байсан байж. YouTube сувгдвал хийзэнс гэсэн бай. Хувийн. За 18 би ч яг давхраа илгэцсний дараа гэдэг чинь 18 он мондлах. Нэг өвд ямар цхүүтэлдээсэн work биш кофе шоп сууж байгаа тийм. За ойлголоо. 18 оноос эхэлсэн гэдэг чинь одоо 5 жил болох ч юм. Тийм шүү. Тэгэд юу очиж 100 кавчаатай бараг л 90 нийттэй бичсэн тийм. 90-д байгаа. Би сайн мэдгүй 91 2 баярлаа. За удахгүй 100 кавх юм байна уу? 100 каттай хүмүүс Монголд маш улам өргөн дэлгэр олон болсоор л байна. Гэхдээ би утас нэрээ хэвдэл 100 кат авах гэж байгаа. Red бүр үрсэн гэхдээ зөв утас нэрээ хэвлээ 200 300 алдсан шүү дээ. 100 каг утсан дээр хангалттай байсан гэжсэн. Харин тийм. Утсан дээр хэвлүүлнэхээр бас сони юм аа. За нэг эвлүүлж үцгээстэй сонилээ. Гол нь компьютер авч явахгүй гэдэг л гоё юм байна. Тийм яг төгжрээ явж байхдаа ер нь яг бүх үед ингээд эвлүүлж болохоор амар. Орондоо хөвтөж байхдаа бичлэг эвлүүлнэ гэдэг ч юм амар лакшери тансаглахгүй гараа. Зүг. ТV шүү нэр. Би ингээл тэр талаас ч бодож байгаа юм. Хөвтөж байхдаа эвлүүлнэ гэж огт бодож байгаа юм. Тийм хөвтөж байхдаа. За тэгэхээр олон рекламад тоглосон, олон ч газар бүжиглж байсан, том дуучидтай хамтарч ажиллаж байсан. Тэгэхээр нөө хүмүүс одоо нэг ингээд реклам тоглуулъя гэдэг энэ дэндээс хараад холбогддгүй шууд ингээд найзуудаар нь дам орж ирдэг. Тэр юу нэг ажил яаж орж ирдэг юм бол? За хамгийн анх болохоор нөгөө амар продакшн бүжгэлдэг байж хаад одоо бидний босс Бачка гэж ах байгаа штэ. Бачка ах
руу ингээд мэдээж хүмүүс холбогдсон. Тэгээд ийм реклам тоглох гэсэн танад байгаа охтуудыг харъя, залуучуудыг харъя гэд. Тэгээд тэр дундаас нь ингээд юу сонгоно, үеийн охин болж ийн, залуу болж ийн гэж тэгж ийн. Анх бол тэгж яадаг гэсэн. Тэгээд баачка ах за ийм рекламын тоглох уу, ийм гарааны тоглох уу гэд тэгдэгсэн. Тэгээд ер нь бол одоо бол шууд над руу холбогдно. Тэгээд над руу холбогдож чадахгүй би нөгөө хариу өгч мөхгүй болохоор найзууд руу илнэ. Ийм рүү одоо чамаас асууж шүү. Хуцаараарай энэ гэдэг. Ер нь тэгдэг. За одоо ингээд бүжгрүү нь хойлоорой. Ер нь анх хизээ сурсан, яаж яваад бүжгрүү орсон бэ? 10 жилдээ бол яг нэг амар орон цоглоо бүжгэлдэг байсан юм. Тэгээд би нэг бол амар хэрчэн, тэгээд амар товчирчээ заяа. Би анх Step Up гэдэг кино үзээд бүжгтээ амар дурталсан байхгүй юу? За. Нэг 7 муу настай хата. Бүр ихний кино. Тийм, бүр үнэхээр амар гоё санагдаад надад гэхдээ би бас үзээд мөнгө олно гэж үрдэж толгойд орчихгүй шүү дээ. Зүгээр ингээл Step Up-ийн 2 дугаар ангинаас зүгээр ингээ годомжинд бүжгэлж байгаа гэд одоо тэр яг анги тэр нь бол бүгд ядуу байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн ингээ хоорондоо ингээ найзлаад байж байгаа амар гоё. Тэгээ би ингээ явж жагаад 12 дугаар анги төгсгийнхаа алдад л би амар production гэж байдгийг мэдээд тэгээд би сургалтанд явж эхэлсэн. Надад анх мөнгө авахгүй. Нөгөө аудисээ нэг мөнгө авдаггүй. Угсаа аавс тустай ээж тустай амьдэрдэг, айлд амьдэрдэгс болохоор тэгээд би бүр ангийнхнаасаа 2-3-7 хоног 1000 төгрөг босгосоороо 60,000 төгрөгтэй болоод тэгээд сургалтанд суужсан. Тэгээд сургалтанд суужгаад тэгээд нөгөө яг түн шиг дөнгөж эхлээд тэгээд би нөгөө нэг яг түн шиг сонгогдчихсэн. Гэхдээ сайн бүжгэлдэг болохоор би зүгээр өндөр торонхоо болохоор бүжийнхаа чадвараар ш. Тэгээд ингээ яг түн шиг гэж аваад тэгээд баг багаар ингэсээр байгаа тэгээд бүжгэлдэг болсон. Яг түн шиг нөө арын шоуны бүжгэж хэлж байна. Банк дансераар явчихсан. Тэгээд орсон юм. Бас сонирхолтой төвхтэй. Би бол үүштэй шинэ одоо үеийн асуудалтай юм асар их ч гэсэн одоо эдэрт бол ерөөсөө амар ихтгэл хүлээлгдэг хүн. Алдаа гарахт нь одоо 2 хүүхэдтэй би чи 2 хүүхэдтэй алдаа гарахт нь хүн хүлээж зөвшөөрдөг үстэй алдаа эрэхтэй хайрладаг тий. Тэр шиг нь хүүхдүүдийг өчнөө алдаа гаргачихсан ч гэсэн тэгээд тэрнтэй нь хайрлал сайн талыг орж хараад ингэ ажиллаж байгаа. Тэгэхээр бол энэ хүүхдүүдийг нэгдүгürt манай компани ажиллахдаа 2-3 юм дээр би заавал яад. Тэр цалин өгдөг харилцаа нэг нь авдаг нэг өгдөг бол тэр бол дэндүү boring харилцаа. Тэгээ би бол энэ компани заавал юм сурах хэрэгтэй тийм ээ. Чи нэг шат агсан байх хэрэгтэй ажилласан бол тийг шаардлага тавьдаг. Тэгээ яг цалин мөнгөний хувьд бол яг нийтийн жишгээс бол яг гомдохгүй өгдөг. Яг шудраг тийм ээ. Одоо илүү дутуу. Дээрс нь тэр хүмүүсийг хоригдл хийж сурах талаар нь ажилладаг. Манай компаниас ингэж мөнгө нэмж бүрэн хоригдл хийж өгдөг. Тэгээ би тэр хүмүүсд хэлдэг юм. Чи 1 сар ажилласан ч болно, 2 жил ажилласан байсан. Гол нь энд байгаа хугацаанд л үн цэнтэй байх хэрэгтэй. Тэгээ бид нар бол чамаа ингээд үнгүй юм заагаад явуулдаг газар бол биш. Хүүхдүүд аягүй тийм хаана юу сурах вэ гэдэг мэддэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр энд байгаа хугацаас чинь чи юм сурах хэрэгтэй, компани чи юм өгөх хэрэгтэй, хоёулаа ингээд баланстай юм байх хэрэгтэй. Гол нь энэчэл чи ингээд уцаахч өнгөрөөх, зүгээр мөнгө бодож ингээд ажиллах тэр л бол хамгийн өдөртэй. Энэ чи нэг юм мэдээд авах хэрэгтэй гэдэг тийм аим шаардлага тавьдаг. Тэгээ одоо нөгөө түрүүний нөгөө жил дээр ярьдаг шиг те угаасаа нөгөө тэр том хүлээлтээ авч явах хэрэгтэй. Нөхдүүд удаан угаасаа ажиллахгүй. Тэр компани системээ сайн бий болгож чадвал гарахад дараагийнх нь орж ирэл ийм л одоо үйл ажиллагаа хорлон те тэр систем рүү л орохгүй бол угаасаа энэ 5 жил 10 жил ажиллахыг хүүхдүүд бол тийм хүүхдүүд байгаа. Тэр нь бол тэр хүүхд үнцэнтэй байж бол над үнцэнтэй байж болно. Тэгвэл тэрийг нэг хүлээгээд найдаад хэрэггүй. Гараад явчихын гомдоол те. Хэвээ ажил хайж явлаа. Хэвээ цаг барьдгүйгээл те. Тэрийг бол нөгөө бид нар одоо яг нөгөө одоо агч нар биш шүү. Бид нар тэ одоо хоёулын шиг юмус ингэж бас тодорхой хэмжээ нөгөө юм зааж зөвлж ингэж дараагийн нийгмийг бэлдэх шаардлагатай гэж үздэг. Барийн төдөл хэрэгтэй тийм. Зүг. За энэ миний пост дээр харж байсан юм аа хоригдл үүснэ гэдэг. Тэр их аягүй гой санагдсан. Нөгөө хэд ч гэсэн бас тэгээд цаашаа тийм одоо зуршил хабит тогтчул зүгээр хамгаалдаг. Тэгвэл аягүй их тийм байхгүй байх шүү дээ. Яг сая 200 одоо манай дундад цалин сая 200. За ер нь зөөгч саяас эхэлтэн. Тэгээ сая 200, сая 500, жоо ахлахууд нь сая 500, сая 800 ингэ явдаг байхгүй. Тэгэхээр сая 200, сая 400, сая 500-д нэг ялгаа байхгүй. Бүгд яг адилхан өрнө тийм ээ. Тэгэхээр би бол чинь одоо тэр талаас нь бүр ингээд амар их зөвлөдөг. Одоо жишээ нь ийм баг цалинтай мэдүү те. Англи хэлний төлбөртэй хэмжил явах гэх юм те. Гэхдээ би компанидэр ингээд сургалт аваад бөөнөр хамтдаа сурыг. Тин бити мөнгө зар. Хувцс нэг ийм одоо загварлагч те хөгтөж. Нэг ийм хуулих одоо хожаа гутал авч өмсг. Үн аханд энэ трифт жабаас хожив заагаад өмсч. Энд байдгийн инкомсын төлбөрөө те. Амар оригинал одоо тэг once commerce бүгд байгаа ш доктор Мартинс 50 60 80 100 мянган төгрөг. Тэр чинь нөгөө хуучин шиг тийм ухар сүм байхгүй штэ. Тэгэд чинь мөнгөө ингээд зөв менеж хийх хэрэгтэй байна.
байр төрөслөд хүүхдүүд амьдарч байна. За ахын дүү та нар 2-ороо нийлээд ч юм ингээ те. Энэс тодорхой хэмжээний хувийн чи заавал хадгалаа. Хэцүү байж болно. Гэхдээ чи 5 жилийн дараа хахта баярлнаа. Хөрөнгө оруулалт хийж сураа. Хөрөнгө оруулалт нь бол супер халбар шүү дээ. 20 мянгаар л чи хөрөнгө оруулалт хийгээд 30 мянгаар ингээд сураа. Тэрийгээ тэгээ мартаа. Тэгэхээр өсөөсөө үчээ том болно. Тэгээ би одоо 30 гарч иж ойлгож байгаа хөх тийм ээ. Одоо 30 гарч иж ойлгож санхүүгийн ингээд ийм амар гоё юмтай болж чинь. Тэгэхэд тэр үед яагаад 20-тод тэрийг нэг ойлгочихлохгүй гэж. Энэ чи одоо 20-т дунджаар 22 3-т хүүхдүүд байгаа байхгүй юу? 35 гээд би одоо 34-т миний насан дээр очиход те хоригдлалтай. Дээрс нь тэр хугацаанд ч албан тушаалын карьер өссөн шүү дээ. Цалин өндөр болцсон, мэдгүй босс дарга болцсон, гоё карьертэй явж байна. Тэр дансанд нь мөнгө байж чинь тэгэл ингээл байр савны асуудал бол хоёр дахь асуудал болж байгаа байхгүй юу уулна. Тэр одоо тэрийг нөгөө нэг заавал 30-т над чиг болж иж ойлгох ямар ч албагүй шүү тийм ээ. Одоо тэрийг л ойлгуулчвал би ямар нөгөө инфлюенсер үжиг цаг наргуу чи хөгжөлтэй шөнө өрөө ном унш өдөрт хоёрын зүг гэж байгаа шүү дээ. Амар зүгээр л ингээл одоо хабит байхгүй юу. За энэ яринс их гоё point болж орлоо. Ер нь санаа суугийн подкаст дээр айгүй их нөө санхугаа яаж удирж байна те хүмүүс яаж гэсэн тэрийг айгүй гоё базад хэлчихлээ. Баг хүүхдүүд нөө нэг одоо ажилчтай ингэ зааж байгаа айгүй гоё санаа байна. Ингэж юу гэдэг. Тийм типүүд хинч намайг 20-д хот хэлж өгдгөөсөн нэрээ. Одоо бол их гоё санаа. Би өөр амьдралаараа бүр дэндүү ойлгосон байхгүй. За энэ ямар ч байсан хүн гээд хөргөч хоосон те тэгжиж хоримтлуулж нэг муу жижиг байртай болж ээжтэй байр авч өгч хаа байсан одоо гэр оролоос тэгжлээд амьдрал дээшилж байгаа юм чинь тэрний гол юм ерөөсөө тэр сахилга батанд байгаа даахгүй. Тэр чинь одоо юм хөрөнгөлөмж амар сахилга бат шүү дээ. Илүү одоо тийм ээ шоу цэнгээ залуу байна бүх юм байна. Тэгвэл тэнцээ заавал тэнцээ нэг юм сахилга баттай тэр нэг юм байж иж л одоо тодорхой хэмжээний төрж байгаа байхгүй. Тийм мөнгө хадгал хамгийн удиртай ажиллаа үүсгээд идэг гэдэг нэг ярьсан. За тэгээд эндээс үүдээ дараагийн асуулт гарч ирж байна. Тэр нь юу гэхээр ер нь ингээд бизнес эхлэж байхад гарааны хөрөнгө заавал хэрэгтэй болдог. Тэрийг одоо энэ саяхан шиг ингэж хоригдлуулсан уу? Ер нь ингээд санхугаа ер нь хөрөнгө оруулалтыг яаж хэрэгжилж гэнэ өөр хоригдлол хийж гэнэ үү? Ямар байдлаар зохицуулж гэнэ? За ер нь бол би бас хувийн үзэл бодолтой. Тэр нь болохоор бүх юм өөрөө хийж үздэг. Ер нь улаан гараараа ноцолж ийж тэр тэрний ард гарахаар өөртөө тэгж нөгөө тэрийг тэр кафен өөрөө 100 өөрөө олж авах тийм одоо шуналтай юм уу те. Тэгэхээр одоо хоригдлуулсан мөнгө маа нэг 50 орчим сая төгрөг байсан. Тэгээ тэрэндээ багтаж бизнес эхлүүлсэн. Тэр үед надад хөрөнгө оруулалт гэдэг зөндөө хүн байсан. Бүр тухайн сарын 10 сая төгрөгийн цалинтай ажлын санал байсан. Тэгээ тэрийг болохоор би нөгөө нэг хүсэл эрмэлзэл нөгөө нэг бизнес даваад идэг. Тэгээд тухайн над зөндөө зөвлөжсэн бохгүй чи одоо ийм гоё бэкграундтай том бизнес эхлүүлээ гэдэг. Тэгээ би албаар өөрөө нөгөө түрүүний ярьдаг шиг те тэр нөгөө кафег мэдрэхийн тулд хамгийн багаас эхэлсэн. Жижигхэн газар нээс хүмүүс гайхчихсан. Одоо ер нь бол амар том ресторанууд ажиллажсэн те. Олон шат өсөрөх их дургу. Нэг шатаар заавал ахичих хэрэгтэй гэж үздэг. Тэгээ нэг шатан дээр ингээд удачаараа стресстэй эхэлнэ. Одоо ямар нэгэн ахиц гарахгүй болохоор тэгээд ингээд заавал нэг шат яаж яал ахих тийм хүсэлтэй. Одоо жишээ нь за англи хэл бол жишээ нь одоо тэг би яг л өөрөө л ингээд жоохон гайг болгож байгаа байхгүй юу? Бас тийм болчоогүй л явж байна. Гэхдээ би бол тодорхой хэмжээний ингээд жоох юм уншичдаг тийм ээ. За нэг уншиж байгаа дуугаа орчуулах гэж үзэн нэг олон хүч 2-3 хүүг цээжлэх гэж л ингэж оролддог байхгүй тийм их биш. Тэгээ одоо бол тэрийг бас хайчил байгаа л да. За тэгэнгүүт одоо ажил дээр тулгарч байгаа энэ үйлчлэгийн салбарт одоо би бүх деталь нь хийж байгаа. Одоо интерьер гэдэг. Тэгэнгүүт одоо жишээ нь заслын ажил гэх юм бол яг энийг юм одоо мэдэхгүй юм гарч ирж YouTube үзэл өөрөө хийж байна. Оо за. Тэр болгоно ингээл нэг шат бас хөжиж байгаа. За маркетингийн шаардлагатай боллоо. Би ч одоо нөгөө менежер байж байгаа л те. Нөгөө удирдлагууч яхаа штэ маркетинг ажилчтай байхгүй. Тэнгүүд одоо миний үеиг шаардлагатай болоо заавал дизайн гууж явах хэцүү штэ. Тэнгүүд заавал тэгж яагаар би яагаад Photoshop сурч болохгүй гэж. Ингээд оролдоод эхэлж байгаа. За тэгэл одоо нэг зураг авах шаардлага гарлаа. За компаниас камер үсэл эсвэл утсаа сайжруулаад те зураг авах гэж үзэж байгаа. Видео эдит хийж үзэж байна. Одоо нөгөө reels хийж байна. Одоо хийж үзэж байна гэх мэтлэн. Ер нь нөгөө аливаа зүйлийг оролдоол ингээд сураад байгаа. Тэгээ тэр нөгөө нэг оролдох юмгүй болоод их юм бол өөр шинэ юм оролдож үзнэ. Одоо гитар тоглох суртай, дуртай. Гитар аваад гитар хийж байгаа бол нэг бодоод хийж явахгүй шүү дээ. Барайл авах юм бол тэр чинь үйлдэл болж байгаа байхгүй. 1 2 5 талбал барь гэдэг чинь 4 байдаг шүү дээ. Тэр шиг тэгжэл ер нь өөрийгөө хөгжүүлдэг. Тэгэхээр нөгөө хүн одоо би одоо чи ингэж хүүхдүүдэд одоо тэгж хөгжих гэхээс илүүтэйгээр дуртай юм одоо тийм хөгжмөр юм бол тэрийг одоо шууд бариад 5 талаад л гэж хэлэх гээд байна. Зүг. Их сонирхолтой. Тэгээд шууд барил сурчдаг юм шиг. Сурч л та гэдэг шиг тий. Тэгээ угаасаа бүхэл юм одоо барилгын юмнууд амар надад гой санагдаад байгаа. Жишээ нь одоо жишээ заяа тэр арт бетонг үнэтэй материал байгаа байхгүй юу? Зориултын инженер ирж хийдэг.
одоо айгуу тийм одоо материалын үнэтэй хийсэн чи асар үнэтэй. Тэгэхээр тэрийг би одоо YouTube үзэж байгаа л ингэж хийж болох юм байна гэж найзтайгаа хамтраал ингэж хийчихлээс тэр чинь болж л байгаа бүх юм. Тэрний ард дандаа нэг гэдэг тийм юутай болчихно. Цахилгааны ажлууд одоо энэ сантехник бүгднийг тэгээд ноцтолтоод хахаар ирээдүйд одоо хүний амьдралд ажихад асар хэрэгтэй байдаг байхгүй тий. Тэгэхээр тэр бас каптэд шүү дээ. Тэгэхээр нэг жоохон ингээл 30 мууч хуржээж нэг тийм кафе арддаг шүү дээ. Тийм би яг 20 үедээ бас тийм л байсан л да. Тэр нөгөө бас одоо байнга яриад байгаа шүү дээ. Growth mindset гэх тий. Fixed mindset гэдэг манай хүмүүс чинь ер нь л жоохон fixed тал руу байгаа шүү дээ. Тэрийг л жоохон growth тал руу болгочихвол хүүхдийг одоо багаасан шүү дээ тий. Тэгвэл тэгчүүл ер нь болох гэдэг байна. Тэгэх юм бол ер нь тэр элдвийн инфлюенсерүүдийн юу ч хэрэг байхгүй өөрөө тэг болчихно. Юу ч хэрэг байхгүй. Одоо өөр инфлюенсер болж эхэлж байна. Тий. Яг үндэ нэг юм байхгүй. Хүмүүс асуухаар ингээд нэг жорч юм уу те эсвэл нэг юм ганц хууц юмсэддэг байхгүй. Хизээш тийм энгийн байдаггүй мөлий. Яг цагаад л. Анх бас л яг би хүмүүсд тэгж боддог гэсэн те нэг нэг хоолоос өстой ч юм уу те эсвэл нэг юм ганцтай нэг гоё юм олж авах өстой юм шиг те эсвэл яах нэг антибиотик хэрэглэх өстой юм шиг нэг юм анх бол тийм л төсөөлттэй байсан. Тий. Одоо болохоор нөгөө нэг бүгд л нэг одоо юу гэдэг нэг шөнөтөр алгуулгачих тийм хүсчихэд шүү дээ. Миний гол арга шалах гэдэг шүү дээ. Миний гол асуудал болохоор яг энэ юугаа одоо хоолны дэглэм минь орц материал хүмүүсүүдийг хаанаас судалж одоо энэ knowledge-үүдийг цуглуулж одоо бий болгоо тий. Айгу жижигээс эхэлсэн. Тэр чинь ер нь бол анх бол YouTube-с эхэлсэн. YouTube-с ер нь бол голчлон те олон улсын зэрэгтэй янз бүрийн эмчнэрийн мэдээлэл, судлаачдын мэдээлэл одоо юу гэдэг нь бүр TEDx нь байна уу юу үзээгүй юм байхгүй ер нь юм л бол тэгээ үзээ сууж яадаг байсан. Тэгээ явандаа нэлээд уншдаг болсон, судалгаанууд нэлээд хардаг болсон те. Тэгээд явж байгаад нэгдүгээр мэдээж хоол ус амар чухал тэр үнэн байхгүй. Гэхдээ таргалтын тэр ч Монголч шүү. Ялангуяа хөгжиж байгаа ийм бохирдол ихтэй, стресс өндөртэй ийм хотод ийм одоо тийм үгтэй орчны ийм бохирдол тэгээд амьдралын өвшил ийм буруу болсон манайх шиг ийм ядуу улсад бол нэг номерын хотод үүсэж байгаа асуудал бол стрессийн даргалт. Ялангуяа энэ хүүснээс доотх гэсэн үг. Хүүснээс доошогоо одоо энэ жиг таргалт хүмүүс үүдэг шүү дээ. Тэр чинь бас ер нь 5 6 төрлийн таргалт бол байгаа. 5 төрөл гэж байна. Тэнгүүд тэрний хамгийн түгээмэл үүдэг. Ялангуяа Монголд бол хамгийн түгээмэл нь стрессийн таргалт гэж байна. Стресс гэдэг юм маань тэгээд судлаад тэр чинь нөгөө хийс юм дэрхгүй яг нөгөө угс шалтгааны нь олсон байхгүй. Яг хөөгөөд яваад стресс хаанаас бий болт юм бэ? Стресс юу юм бэ? Стресс чинь даавар байгаа байхгүй. Олон даавар. Гэхдээ нэг номерт стрессийг тодорхойлдог даавар нь кортизол байхгүй. Кортизол гэдэг даавар. Энэ даавар урт хугацаанд өсдөг. Тэгээд хит өсөөд урт хугацаанд кортизол өндөртөө явахаараа тэр нь тогтчдөг байхгүй. Энэ бөөний дээр нөгөө хоёр булчирхай байдаг. Тэр кортизолыг ялгаруулдаг стрессийн даавар гэж байдаг. Энэ яадаг вэ? Тэгээд тэрийг ялгаруулдаг одоо тэр нөгөө бөөний дээр байгаа булчирхай шүү дээ. Тэр маань хатангар шаад ажиллагаанд оголцдог байхгүй. Тэгэхээр юу болдог вэ гэхээр стресс байнга өндөр. Ингээ стресс байнга ялгараад байна гэсэн үг. Ерөөс ингээ тогтчдөг. Цаг үргэлж уурлах гэсэн. Байнга стресстэй байна гэсэн үг. Тий, стресс гэдэг маань бас юм. Энэ даавар маань юу гэхээр зөвхөн уурлах ш. Түргэн ааш гаргах те, юм цухалтах те. Тэгээ ер нь сэтгэл зүй докторгүй болох. Тэгээд хамгийн гол нэг аюул нь энэ л. Стресстэй хүн буюу тэр дааврыг ярьж байгаа шүү. За стресс гэхэд бид уур бүхэн. Тэнгүүд стрессийн кортизолын даавар өндөр байгаад тэр нь буухаа болчихсон 5-10 жил явцсан хүмүүс ялангуяа багтаа 5 жил. Ингээ явцсан хүмүүс юу тохиолддог вэ гэхээр би survival mode орчдөг. Survival буюу амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Өөрөлд энийг бүр түүхээрээ судалсан байхгүй. Тэгээ юу болдог? Стресс кортизол байх ёстой даавар. Энэ биднийг амьд үлдэхэд нөгөө байгалийн шалгарлаар тийм ээ амь гарахад хэрэг болдог гэсэн даавар байхгүй. Бүх даавар зоригтой шүү дээ. Бүх даавар хүнд хэрэг болдог гэсэн. Юунд хэрэг болдог гэсэн чинь араатан амтан дайрна шүү дээ чамруу тийм. Эсвэл маш хүйтэн тийм. Эсвэл шүн даарна эсвэл ингээд юу н амь нас чи эрсдэлд орсон үед энэ ялгардаг байхгүй. Unconscious-ны яг зөв. Энэ ерөөсөө чи удирч чадахгүй нэг тийм. Ямар нэгэн шок, өндөр хэмжээний стресс хүн хүлээж авангууд кортизол нь өндөр болоод чи survival хийх хэрэгтэй болдог. Тэр үед юу болдог гэхээр хүний бодис солилцоо удаашин, хоол шингэц удаашин, тийм ээ. Нөгөө нэг хэлээд байгаа бие идэрэх, бие амраах бүх процесс зогсно. Ягаад тэгэхээр хүн нэг дор олон юм хийх чадваргүй байхгүй. Бид нар өөрсдөө хийж мундаг гэж бод. Үгүй. Бид нар яг адилхан амтан байхгүй. Зүгээр араатай амтан. Энэ амтан юу хийдэг вэ гэхээр хүнд асуудал тулгарлаа, амь насанд нь аюул очлоо гэж үзэнгүүт биеийн бүх процессыг зогсоодог.
Өөрөлд идэх процесс зогсно. Хоол шингэх процесс зогсно. Амрах процесс, унтах процесс бүх юм зогсно. Буюу эсвэл удаашна. Ингэсний дараа юу болдог вэ гэхээр амьд гарахын төлөө зөвхөн булчин зүрхэнд бүх одоо энерги, бүх одоо юу гэдгийг функцүүд очно. Булчин чи илүү ажилласан. Тэгээд цухтаан тий одоо араад амьд үлчиж цухтах ш амьд үлхэнд зүгээр ухаан галзуу цухтаан. Эсвэл тултна. Шууд ингээл солиот юм шиг алдсан. Тэгээд яадаг вэ? Тэгээ адреналин ялгардаг. Тий бус гормонууд үүснэ. Тэгээд алдц залчаад нэг үл чи үхэн нэг үл амьд гардаг байхгүй. Энэ ингээд хүн төрөлхтний сая жил сая ирвэл те Homo sapiens 100 мянган жилийн түүхийг үзэнгүүт ийм байсан байгаа байхгүй. Тэгээ юу болдог гэсэн бахна. Тэгээд чи амьд гарвал яах вэ? Тавьшин штэ. Тий. Тестүүд нэ. Oh my god. Тэгээд ингээл гинт ядарснаа бид бол удаадаг штэ. Эсвэл нэг хоолунд ичээл нам унтах байхгүй. Амар бич ачаалтсан те. Тэгэл одоо бид нар яадаг вэ? Стрессний дараа бид нар юу хийдэг вэ? Чи чинь амар өндөр стресстэй оройтоод суугаад эннийхээ дараа юу хийдэг вэ? Хамгийн түрүү стрессээ тайлбарлах юм. Тайвшрахын тулд юу хийдэг вэ жишээ нь? Гэхдээ дуртай нөгөө тайвшруулдаг юмудаа л хийн шүү дээ. Өөрийнх нь юм мэдэж байгаа хөгжим хөгжим сонсох юу яа алхах юм уу, шүвшүрд орд юм уу тий. За. Тэнгүүд ихэнх хүнд яадаг вэхээр стрессийн гормон өссөнгүүд ялангуяа их хэмжээнд өсөөд гормоны ийм балансгүй тий баланс алдсан. Энэ тохиол бус гормон нөлөөлж байгаа шүү дээ. Ойлгож байгаа. Тэгээд сэтгэл зүйн хувьд энэ чинь өөрчлөлт өгч байгаа. Тий сэтгэл готрол хийхдээ оруулдаг. Стресс өндөр яваадсан сэтгэл готрол бүр нөгөөтөлд нь заавал байж дээ. Хинхтэй их бага хэмжээтэй. Бүр тэг контрол төвшин боломжгүй болж байгаа. Боломжгүй болчихж байгаа. Яг стресс байгаа цагт чи сэтгэл готрол, сэтгэл зүйн хувьд өөрчлөлт заавал ордог гэж гормон учраас. Ингэж яваад ихэнх хүмүүс стрессээ эрүүлээ тайлахгүй шүү дээ. Тэ? Маш цөөхөн тохиолдолд тийм ээ. Хүмүүнийг ойлгоцсон хүмүүс яадаг хэр мэдгүй гараад гүйдэг ч юм уу, алхдаг ч юм уу, тэ нар салхин гардаг юм уу, тэ. Ялангуяа яг зуны цагт бол хийхтэй тэ. Өвөл бол яадаг бид нар ихэнхдээ муу хоол хүн сэргэлэн, чихэр сахар их хэмтэйчүүд шоколад идэн тэ. Тэ халуун гом энэ тэ халуун гом байна уу тэ эсвэл ядгийн одоо нөгөө тэ өөр юу надад идэх юмар тайлах гэдэг шүү дээ. Идэх юмар өөр донт усахгүй. Донтуулдаг усруу. Ингээд холбоосон тэр байхгүй. Стресс өндөртэй хүн новш ер нь айгүй муу хүн сэргэлдэг. Хүнснээс гадна босруулсан чихэр сахар шоколад ам. Яалтчуу junk food гэхээр ялангуяа KFC ордог, пицца хат ордог байхгүй юу? Стресс нь. Орой ажиллаа таарлаа. Йоо манайх за юу айгуу дахив. Уун KFC орно, пицца хат орно тий. Гэдэг ч юм уу нэг нэгтэйчүүд нөх уух ч юм уу тий. Хизээч өө хэдүүлээ сайхан сагс тогд хийхгүй шүү дээ. Хийхдээ хийхгүй. Тийм зуршил байхгүй байхгүй. Тэгээд стрессээ буруу тайлна. Тэгээд буруу стресс нэмэнд тайлагдахгүй. Буцаад бие стресс үүснэ. Яагад бол чи шим тижээлгүй ходоод муутгадаг, бодис солилцоонд хортой, тийм ээ, дархлаа унгаадаг новшин үс сэргэлж байна. Ингээд тамийн тохиолд орчиж байгаа байхгүй. Чөтгөрийн тойрог. Яг чөтгөрийн тойрог гэдэг байна. Яг чөтгөрийн тойрог руу яваад орчиж байгаа. Стресслээ, стрессийг нэмэгдүүлдэг хүн сэргэллээ. Тэгээ нойр одоо юу гэдэг нь нойр чинь бас асуудал ойлгомжтой тий. Бүр нөгөө стрессний хүн чинь өшөө унтахгүй шүү дээ. Ингээл өчигдрөө бодвол маргаашаа бодвол тий элдв нөгөө фейсбુકийн ингээд ухаалтай ингээд стресс нэмэгдээл ахаас буурахгүй. Тэгээд 100 мянган жил заа зүгээр 10 мянган жил өмнө бодлоо. Бид нар стресстэй шалтгаан байсан уу? Яа юунд стресстэй вэ? Хоол хүнс хайхтал. Тий, хоол яг хоол олдохгүй өсөж үх гэжээвэл стресстэй шүү дээ. Бусдаар бол хоолоо олцсон бол тэгээс санаа амраад эсвэл нэг мангараар яхад бол тэр чинь нэг үржүүл үрчин тий. Нэг тэгээд өөр эйт болоод нөгөөтгөө ингэчээд унтчихад өөр юм байхгүй шүү. Юу цараа зовхгүй байхгүй. Толгой юу ч ажиллахгүй. Яг ажлын маргаашийн хоол ч юм уу те дараагийн юма өсвөл бодно. Тэгээд болчихж байгаа. Тэгээ ерөөс цэвэр биологийн цагаар л болчихж байгаа. Яг зөв. Биологийн цагаа завна, байгалийн гэрлэлээр явна. Тэ 100000 жилээс өмнөх процесс байхгүй. Бид нар ийм л байсан. Одоо цаг дээр бидний одоо нийгэмшилгээд байгаа хочилт гэдэг байгаа энэ орчинд бид нар өөрсдөө авчираа тавингууд энэ гортизол гэдэг юм чинь буруу ажилтдаг болсон. Буруу штэ. Ажиллагаанд оролцсон байхгүй. Бидний нэг улчирхаанууд чинь буруу ажилтдаг. Нарны гэрлүүдэрж авч гин үү те энэ хийсвэр гэрлүүд чамд нөлөөлж байгаа те мелатонин чинь дарж байгаа те нойрын чинь сайкл алдагдаж байгаа те хоол хүнс идэх чинь ч айгүй ойлгож ямар юм дартдаг чи тэгж байгаа уушлаа бид өөрийнхөө тоосон ер нь те зүгээр санаа бол тийм байхгүй тэгэхээр олон гормон олон даваарын асуудал байгаа. Хамгийн энгийн хамгийн түгээмжлээд энэ кортизолын асуудал байхгүй. Бид нар зүгээр survival буюу зүгээр л амьд үлдэхийн тулд бидний бие өөр өөрсдөө регуляц хийгээд амьд гарахын тулд юу ч тасан зогсож чаддаг байхгүй. Гэхдээ тэр хязгаартай. Буруу өвчлэр, буруу байж болохгүй нэ. Байнга явбал асуудал. Тэрнээс биш богино хугацаанд кортизол хэрэгтэй. Богино хугацаанд хүн тэ эндорфин хэрэгтэй, тийм ээ.
тестостерон ихтэй хүнд амар хэрэгтэй гэдэг чинь ингээд бүх төрлийн давруу тодорхой төвшөндөө тодорхой хугацаанд байвал хүн ирүүл. Аль нэг нь хитрээд багасаад ирэхээр урт хугацаанд тэр нь ингээд өөрчлөгдөхгүй ингээд өөрчлөлтөнд ороод хадгалагчул аюулчдаг. Гимтэл болчих. Болдоо нэг асуулт. За айгуу гоё ярьж. Би бүр наанаас ч асуух юм зөндөө байна. Бүр амар их мохорч. Чи асуугаад яваа. Зүгээр ингээд айгуу 50 газрууд идэв чинь ингээд стресстэй шат бүх юм ойлгомжтой тест. Хот мөртлөө. Одоо хамгийн ойрын жишээ нь одоо Окинава арал ч юм уу тийм. Бүх юм маш тайван байдаг. Зарим металлын тосгон ч юм уу тийм. Хүмүүс нь амар урт наслаадаг. Тэр нь болохоор ерөөсөн наач нэг стресстгүй байгаатай л холбоотой байна гэж ойлгож болох. Манай нийгэмч одоо ингээд дуу чимээний бохирдолтой, гэрлийн бохирдол, бүх юмний бохирдлын төв болцсон. Улаанбаатар бол тоос шороо нөгөө хойтол уулаас урж ирж байгаа юм тийм. Иймд байгаад одоо ямар ч 50 байлаа гэсэн бас бохирдохгүй биеийн сэвдэхгүй гэж байхгүй байгаа шүү дээ. Асуудалтай болоод шүү дээ. Тэгэхээр бид нэр урт насныг үл ер нь стресс багтай 50 байх нь зөв үү? Зөв.